томоо болон томоо төст гэдэг маань хоёр өөр ойлголт байгаа. За одоогийн мэдээгээр хөсөөтийн халдвар төвчин судлалын үндэсний төвөөс ингээд байнгын 7 хоног болгон яг одоо орчилд ямар вирус байна вэ гэсэн судалгааг бол байнга хийж байгаа. За үүнтэй холбоотой эмч нар маань тэр мэдээллүүдийг байнга ингээд нөгөө авч хүүхдүүдэд эмчилдэг байгаа гэж ойлгож байна. За томоо бол арайхандаа юу илрээгүй байгаа. За томоо гэдэг нь болохоор нэг өөр ойлголт, томоо төст гэдэг нь бас нэг ойлголт байгаа. Томоо төст нь өөрөө 200-аас 300 төрлийн вирусээр үүсгэгддэг. За яг одооны байдлаар болохоор орчилд риновирус, аденовирус, синцитиал вирусууд бол илүү давмгай байгаа да. За эдгээрүүд нь яах вэ гэхээр хүүхдэд маань ялангуяа бага насны хүүхдэд 2 хүртэлх насны хүүхдэд маань ханиад шүүхнээгээр их өвдөж байгаа. За ханиад шүүхнээ маань өөрөө бол өрхийн эмчийн хяналтанд эмчлэгдэх боломжтой өвчин. За илэрдэг үндсэн шинжүүд нь болохоор өндөр халуурч болно. За хоолндоо хөхөндөө муудна. За ерөнхийдөө нэг уйлгнсан байнгын тэргүүлэх гэсэн тийм үндсэн завирууд илэрдэг байгаа.